Бөөрийн архаг дутагдал. Бөөрийн архаг дутагдлын эмнэл зүүн илэрлэл нь хожуу гардаг. Өөрөөр хэлбэл бөөрийн 50% нь ажилгүй болоод байхад өвчтөнд өөрт нь ямар нэгэн шинж тэмдэг мэдэгдээгүй байх нь элбэг юм. Бөөрийн архаг дутагдалд хүргэх хүчин зүйлсэд чихрийн шижин болон бөөрийн өөрийнх нь өвчнөөр өвдсөн байх аспирин, морфин, гентамицин зэрэг эмийн бодисуудыг удаан хугацаагаар хэрэглэх, хүнд металлын хордлогонд орох, цус алдах, хүнд мэс засал хийлгэх зэрэг багтдаг. Бөөрийн архаг дутагдлын эхний үед ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүйч нарийн шээсний шинжилгээнүүдээр бөөрийн үйл ажиллагааны анхны өөрчлөлтүүдийг илрүүлж болдог. Өвчтнүүд үндсэн өвчнөө гэж бодж байтал нэг мэдэхэд бөөрийн дутагдалд хүргэсэн байх нь цөөнгүй. Энэ нь цаашлаад шөнийн шээс ихсэх, шээсэн дэх хүчил, азот, кератины хэмжээ хит ихснээс бөөрөөр биш, арьс салст, хоол боловсруулах замын булчирхаагаар ялгарах шинж тэмдэг илэрдэг. Бөөрийн архаг дутагдлын үед шалтгаан нь тодорхой бол шалтгааны эсрэг эмчилгээ хийх, хоолны дэглэм барьж цусан дах шээсний хорт бодисуудыг багасгах, уураг багтай хоол хэрэглэх, хоолны давсыг эмчийн зөвлөсний дагуу хэрэглэх, биеийн жим болон хаван, усан шингэний балансыг барих, бөөрөнд гаж нөлөөтэй эм хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн хоолон ангийн болон шүд цоорох өвчнийг бага балчираасаа цаг алдалгүй эмчлүүлж байх нь уг өвчнөөс урьдчилан сэргийлэх нэн тэргүүний алхам гэдгийг анхаарах нь чухал.